хамтран зохион байгуулагч Хаан банк. Өмнөговь аймгийн 3 тэс сумын соёлын төвийн бүжигчин Бат тогтох түүний хүү Тэмүүлэн Perfect Dance Show нэвтрүүлэгт оролцож буй авьяаслаг бяцхан оролцогчийн нэг. Өмнөний говьс тодорсон түүний бүжгийн чадвар шат ахих тусам гайхалтай үзүүлбэрүүдийг харуулсаар ирсэн мэлээ. Тэгвэл түүний ард байдаг гэр бүл найз нөхөд сум орон нутгийн төлөөллүүдтэй танилцъя. За сайн байцгаана уу? Perfect Dance-ийн 302 дугаартай Тэмүүлэн байна. Энэ манай найз нэрчүүсээ. Элбэг сайхан. Тэ миний анд найз бол хамгийн сайн найз. За намайг Насан Баярын Батгах гэдэг Өмнөговь аймгийн 3 тэс сум юм байна. Би Тэмүүлэнгийн ээж байна. Шоунд оролцоход одоо эхлээд эндээсээ ингээл чөлөө аваад явсан. Ингээс чөлөө аваад одоо шоунд оролцсон. Эхлээд бол нэг өөрсөндөө ямар ч үсэ эхэнд нь ороод үзье гэсэн иймэрхүү байдалтай явсан. Сүүлдээ одоо тэнцээд эрэхтэй зэрэг маш одоо манай сумынхны хизээ одоо нэгдүгээр шат нь гарах уу үзэх үү, хизээ хоёрдугаар шат нь гарах нь үзнэ гэсэн ийм их хүлээлттэй маш их Тэмүүлэнгийн талаар бахархалтай хүлээлттэй байдаг. Хамгийн анх тайзан дээр нэг шоун дээр гарч ирсэн юм. 3 настай байхдаа. Өөр тийм жижиг тийм одоо нэг юу одоо цэцэрлэгтэй тэгж огтлуулж байгааг шууд л ер нь нэг шоун дээр манай хүний найз 8-аас ирээд тэр шоунд бас ирсэн байсан. Тэгээ нэг тийм дөргөө юу? Манайд байсан байхгүй. Тэгээд тэнд бүжиглүүлж үзье. Тэгээ оройн нь үзчихээд та маргааш бүжиглүүлээгээд тэгээд шууд шоун дээр явж бүжиглүүлээ. Тэгэл юу наах тэр дээр бүжиглжлээс юм байна. Тэгээд яг тэр бүжгийг чинь үлээ 3 настай хөлтөл юу наах зааж үзье. Зааж гэжтэй юу баг өөрөө хараа сурч тгсэн бичлээ. Манай Тэмүүлэн бол одоо бүжгийн их сайхан авьяастай ийм сайхан хүү манай одоо үндэсний шоу болох манай төгс бүжигчдийн эрэлт хэмээх энэ хүү сайхан шоу наадамд олон сайхан бүжигчдтэй энэ зэрэгцэж олон сайхан одоо хурдны мороор ярих юм бол одоо шигшмэл сайхан одоо газрын нутгийн ийм сайхан олон бүжигчид одоо энэ сайхан шоу наадамд үндэсний шоу наадамд оролцож байгаад одоо Тэмүүлэн хүү маань энэ сайхан бүжигчдийн дунд тоосон дунд одоо тагвж яваад нь бол уран бүтээлч хүний хувьд бол баяртай сайхан байна. Манай сум ер нь тэгээд 3 тэс сум Өмнөговь аймгийнх маань маш их дэмжиж байгаа. Бүр нэгдүгээрчний шалгаруулалт гарахад л бүгд л маш сайхан дэмжиж эхэлж ирсэн. Сум орон нутгийнхаа мөн Өмнөговь аймгийнхаа маш их баярлалаа гэж хэлээ та. За манай дүүг Батгахын Иесүсэл гэдэг. Тэгээд 2 настай. Тэгээд энэ маань саяхан усны нэрээ хийсэн. Тэгээд Исүгээ дүү минь агаад байртай тий? Атаа. Чаад хэлдэг. Тэр чи анх яг хоёулаа ингээ ярьж үзээ ямар бүжгээр оруулах уу гэд эндээ бас шийдэг байсан. Эндээ шийдэггүй бүжигнүүд бол байдаг. Ялуугаар нь яг оруулах вэ гэд. Тэгээ яг ингээ өдөртөмжөө үсгэхэр зэрэг хамгийн сайн бүжгэрээ гэдэг байгаа байхгүй. Тэгээд хоёул одоо яах вэ гэд. Үндэсний контент гэдэг утгаар. Үндэсний контент гэдэг утгаар нь үндэсний бүжиг Монгол бүжгээ бүжгэлж чаддаг юм чинь тэр утгаараа тэр талаараа бас харуулъя. Тэгээд манай жалан мар бол хамгийн одоо сонгодог гэлэрсэн одоо том бүжиг штэ. Тэгээд жалан марыг ер нь бүжгэлж байсан цэцэрлэгтэй л бүжгэлдэг байсан. Тэгээд жалан мараар эхэлж орсон. Тэгээд хайцтай байсан л та эсвэрхий том бүжиг бүжгэлж байгаа. Хүмүүс яаж хүлээж авна гэдэг амар их хайцтай байсан бас.
Сайн байцгаана уу? Намайг Утгын Тэмүүлэн гэдэг. Би 7 настай. Тэгээд Өмнөгов аймгийн 3 сумаас оролцож байгаа. Тэмүүлэнгээ дэмжиж анхны тэмцээнд явсан өдрөөс нь эхлээд бас бид нар одоо ангийн хамт олонны зүгээс одоо эдийн засгийн дэмжлэг, сум орон нутгийн удирдлагын зүгээс эдийн засгийн дэмжлэг өгч сургуулаараа, хүүхдүүдээрээ, багш нараараа, сумаараа бид Тэмүүлэнгээ дэмжиж бүх үе шатууд нь бас амжилт гаргаж, гаргаасай гэж хүсэж, за нэвтрүүлгийг гарах болгонд одоо сумаараа баг нам гүн болж энэ нэвтрүүлгийг үзэж, дэмжиж, гайхаж, шагшиж ирсэн. Нүүр будалтын яг ингэж будаараа одоо нүдийн ингэж дараа шигтгээг нэнд нь хийгээрээ. За тэгээд хувцсны стил дээр хоёлээ. Зарим хөдөлгөөн дээр бас хэлж өгнө. Тэгээ бас хувцсны стил дээр бас хэлж өгнө. Царайны хувирал дээр бас ажиллана л дээ. Царайны хувирал дээр бол ээж мэссэн ажилладаг гэж бодоод байна. Тэгээд ээж бол янз ажилтдаг царайны хувирал. Яг өөг нь хардаг энэ хоёрыг. Битэрийн өөг бол ээж наарна. Би бас сэтэрхий зааж байгаа ч гэсэн өөг баг харддаг байхгүй чаддаггүй. Бүжгийн хөдөлгөөнүүдийнх нь. Тэгээд ээж нь бол маш сайн хардаг л гэж байна. За тэгээд хүүгийнхээ тоглолтыг үзэл тэгэл телевиз хараад хүүхдүүдээрээ бахархаал урамшаал тэгэл сууцгааж идэм да бид нар. Бүжгэн дээр за жалан мар дээр бол яг хуучин бол хэлж байснаас явсан л да. Тэгээд нөө хоёрдугаар шны бүжгэн дээр бол яг тэгж болохгүй ингэж болохгүй гэсэн юмыг яг тайсан дээр гараа бүр хэтрүүлээ хийгээ иждэг байхгүй. Аа. Тэр нь одоо нэг толгоогоо илдэг гэсэн шүү дээ шээ. Тэр хэсэг дээр битгий амаа ангаагаараа гэдээсэн чи амаа ангайцсан байхгүй юу. Араа хэтрүүлэгтэй болоо шүү битгий гэсэн чи араа тайсан дээр гараа өөрөө шууд тэрүүн дээр. Тиймэрхүү юмнаас авахгүйлаад амар их юм дээр бүр ингээ өөрөө бүр ингээ нэмэлт хийд юм уу тайсан дээр гарахаар бүр яг тэгэл унд юм шиг лээ бүр. Тэгэж хөдөлмөр хэрэгээ санагддаг юм уу яа гэв бүр цаана цаана. You know you want me.
За стана. Юу? Баачка бодоо олгооч. Юу баачка ахна байх болцсон. Тэмүүлээ. Баяр хүргэе. Зүгээр бодоо олгооч шүү дээ. Нэвтрүүлгийг дэмжигч хүний хэрэгцээ зүүн бүрэн Номон Холдинг. Найзтай амжилт хүсье. Чи гоё гарч. Тэмүүлэнд бол яг олон бүжиг байгаа л та. Монгол ардын бүжиг гэвэл ер нь зөндөө байгаа. Янз янзын үндэсний гой бүжгүүд л зөндөө байгаа. Тэгээд битээр хоорондоо бас амар их ярьж шийдэг. Хоёр бүжгээ хоёуланг энэ бэлээ явсан л та нэг төршин да. Хоёр эсвэл Майкл Джексны бүтнээр нэг үү, эсвэл холих уу, эсвэл жалан маруулах уу, эсвэл торгууд биелэг бүжиглэх үү гэл маш олон бүжигтэй. Бүгднгийнх нь хурцсхийн бүгдэн Майкл Джексны хувьд байгаагүй хийлгсэн. Тэгээд яваад хотод очиж бол хоёлаа яах вэ хийх үү гэл битэр чинь бас тэдэн цаг ярнаа баг л утсаар. Тэгж байгаа бас шийдсэлтэй. Ер нь жалан мар дээр хоёлаа. Эхний ээлж юм чинь жалан мар дээр хоёлаа юу яа. Тэгээд үсэрдэг хэсэг тэр нүүрний хувирлын үлээр эхний хэсэгт бол яа нэг манай хүн бас янзын зөв тактиклсан байгаа байхгүй. Би болохоор зэрэг эхний ээлжинд л ер нь л шууд л хоёрдугаар шний хүчээрэл давхиж орохгүй л ер нь байсан л та. Тэгээ манай хүн бас их тасалсан дээр. 800 900 км-ийн одоо сумын төвөөс очиод нэг хүүхэд одоо уралдаж энэ наадамд цэнгэж байна гэдэг нь бол их сайхан бахархуу штэ юм л да. Тэнгис надад аяр зүзлээ. Тэмүүжин надад тогож үзлээ. Ороо залгый чин онож үзлээ. За 3 дугаар шний шалгаруулалт одоо бэлтгэл гэвэл манай хүн эндээс саналаа хэлсэн байгаа. Эхний 1 минутын бадалдахтаа жоохон тэ цэргийн одоо дүр төрхийг гаргаж ирээ гээд Монгол их орно гэсэн. Их орно гэсэн ер нь нэг тиймэрхүү баатарлаг зөрөгтэй тиймэрхүү дүр төрхийг гаргаж ирүүл яасан ингээ эндээ санаа оноо хэлсэн. Тэгээд тэр сэдвийн дагуу ер нь хийсэндээ. Хувийн дугаар 320 Тэмүүлэн. Тамсхи заруудаар телевизорын томдон жагсан. Таны миний өгөн цалаагаар ингэний утгаанд болсон. Ялгадж үзээгүй Монгол цэргийн мөргөжид бүр хооч болсон цэргийн хөвгий. Халахч юмдаг очнохс. Хаврын гуруулсаар Есүс юм шиг удаан байна. Одоо ингээд рок н ролл тэмцээн дундах тэмцээн рок н ролл одоо эхлэх гээд бас ингээд бэлтгэлдээ явж байна. Тэгээд Мундэ самтлагийн баяр сайхан одоо Betty Dance Club-ийн багш тасгалжуулагч Мундэ самтлагийн гишүүн баяр сайхан дүүгээрээ бас заалгаж байгаа. Ахыхаа надын бүжгийг ахыхаа бүжгийг бас 2 дугаар шатны бичлэг 1 дугаар шатны бичлэгийг сайн үздэг тийм ээ. 4 дугаар шатны шалгаруулалт одоо гала тоглолтод бас бэлдээд ерөнхийдөө хэлэх гэж байгаа. Тэгээд тэр дээр бол шал өөр гарч ичнэ л гэж ер нь бодож байгаа да. Хувийн дугаар 320 Тэмүүлэн. Тогтохын тэмүүлэндээ бас одоо цаашлаад дараагийн шатанда өндөр амжилт гаргахыг хүсэн өрөөж байна орон нутгийн удирдлагын зүгээс. Дууг
минь дэмжиж байгаа нийт дэмжиж байгаа хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье. Тэгээ 320 дугаартай Тэмүүлэг дэмжицгээе бүгдээрээ. Шүтэн бишрэгч одоо хүмүүст бүгдээрэнд нь баярсан талархснаа илэрхийлье. Purpose нэвтрүүлгийг маань зохион явуулж байгаа одоо UBS телевизийнхэндээ маш их баярлалаа. Purpose нэвтрүүлгийг үзэж байгаа одоо ингээд үзэгчдтэй мөн миний үг дэмжиж байгаа Монголынхаа нийт ард түмэндээ маш их баярлалаа. Одоо гала тоглолтын дээрээ уулзцай илүү ихийг үзүүлэх болно. Ингээд 302 дугаартай Тэмүүлэнг дэмжээрэй. Perfect Dance шоу нэвтрүүлэг